За Дундгой аймгийн Хулц сумын дөгт 100 жил өдрөөс хурдан сонгомлын насны мөрдийн уралдаан. За өнгөн дээрээ Өмнөгой аймгийн Хүрмэн сумын үрээч Шавдрын Батмөнхийн жаргал хул гэдэг мөр гараад ирсэн байна. Наадалт нь Өмнөгой аймгийн Зогтгоо сумын үрээч Харгуугийн Мандах хоёрын Нөм онгол гэдэг мөрийг Өмнөгой аймгийн Мандлаа сумын үрээч Батчалууны Төмөн Улсын үйж мартуулсан ам хөөцөөр гараад ирсэн байна. Хонгор хаал заазар Завхан аймгийн Жилүүстэй сумын үйж Инкваторын хонгор хаалцсан Монгол улсын Тодмондоо баяр сайхны таг учрын салгыг харуулж байгаа. Наадалт яваад зэр талцсан соёолон Төв аймгийн Аргалан сумын үйж Зоригт Баатарын тэнгисийн хаалцсан өнөөжлийн Дундгой аймагт болсон мантлын хорд уралдаанд ам хөөцөөрсөн сонгомжтой басны ангил өнгөрсөн жил Өмнөгой аймгийн баяр наадам хязгаарлалтанд харагдаж ирсэн зэр талцсан мөр явж байна. За ард нь яваад байгаа улаан хэлгэвчтэй бармөр Сэрэтрийн баяр сайхны хурд мөрмөртэй ижилхэн доногтой бармөрөөс Өмнөгой аймгийн Хамбог сумын үйж Төмтөшин төвшин болтын хурд мөрмөр байна. За энэ халтар сартай хойр Монгол улсын Тодмондоо баяр сайхны лаг учрын мастерсын фермер явж байна. За авар талд нь Төв аймгийн Алтан булаг сумын үйж Батмөнхийн шагдарч буй халтар мөр. За өнгөн дээр Нөм онгор гараад ирсэн. Өнгөрсөн жилийн Өмнөгой аймгийн баяр наадамд ам хөөцөнд хурдалсан Өмнөгой аймгийн Зогтгоо сумын үйж Харгуугийн Мандах хоёрын Нөм онгор гэдэг мөр Батчалууны Төмөн Улсын унгаан адуу байх ёстой доо. За 2003 оны Мандлаа Өмнөгой аймгийн төвд болсон Говьшинхын даншиг их наадам соёлын үр азаргаа харагдуулж ирсэн. Батчалууны Төмөн Улсын гэж Дорнод аймгийн 3 загас суманд суурьсан. За хурдан хурц морд нь улсын бүсийн уралдааны олон хайраг төр байсан Төмөн Улсын үйж байгаа. Төмөн Улсын өөрийг нь унгаан адуу Нөм онгор азар өнгөн дээрээ. За Монгол улсын Тодмондоо байж баяр сайхны лаг учрын Чон уур гэдэг мөр ам хөөцөн дээр гарч ирсэн. Цаагуур нь Монгол улсын Тодмондоо баяр сайхны лаг учрын уяаны Завхан аймгийн Жилүүстэй сумын үйж Инкваторын хонгор хаал заазар. За Батмөнхийн шагдарч буй халтар мөр. За баяр сайхны лаг учрын өөрийнх нь урдаа хээрмөр гэсэн дөрвөн адуу Нөм онгор ард дээр гараад ирсэн. Дөрвөлөө Монгол улсын хамгийн залуу Тодмондоо баяр сайхны лаг учрын уяаны урд үлгүүд байгаа. За зэр талцсан мөр нь бол Зоригт Баатарын тэнгисийн дээр мартсан. За хул нь бол Өмнөгой аймгийн Хүрмэн сумын үйж Шавдрын Батмөнхийн жаргал хул гэдэг адууга Өмнөгой аймгийн Хамбог сумын үйж Түнтөшин төвшин болтын хурдан бормор гараад ирсэн. Сэрэтрийн баяр сайхны хурдан бормортой улсын сонгомлын дээд төрүүлж байсан. Өнгөрсөн жилийн их хурд урлаанд дөрөсөн хурдан бормортой нэг айлын онгон юм хурдан бүлэг байна. Чамж өрөөтэй жандуун дамгтай хурдан бормор. За 97 номертэй энэ яваад байгаа бормор Монгол улсын Тодмондоо байж баяр сайхны лаг учрын Чон уур гэдэг мөр өнөөжлийн мандлынхаа урд уралдаанд эхний дөрвөн мөртөө нүүрж уралдсаар байгаа 6-аад хурдж байсан. За өөрийнх нь мастерсын төл хавчиг мөр байх хэрэгтэй байхаа. За хонгорол заа зургуул Завхан аймгийн Жилүүстэй сумын үйж Инкваторын хонгорол зэн Монгол улсын Тодмондоо байж баяр сайхны лаг учрын салганд харуулж байгаа. Жаахан үлдээд нэг харуулчихв. За баяр сайхны лаг учир манлаа 5 мөр Нөм онгор ард дээр гараад ирсэн. Зоригт Баатарын тэнгисийн зэр талцсан соёлоо урагшилсан. За 6 амар гараа авцсан уу. За 7 дээр Өмнөгой аймгийн Хүрмэн сумын үйж Шавдрын Батмөнхийн жаргал хул гэдэг мөр гарч ирсэн байна. За 7 дээр Өмнөгой аймгийн Хамбог сумын үйж Түнтөшин төвшин болтын хурдан мөрмөр байна. Сэрэтрийн баяр сайхны хурдан мөрмөртэй нэг айлын унгаад өнгөрсөн жил Төв аймгийн баяр наадамд 12-оор хурдалсан битүүмөр худалдаж аваад Хулц сумын төг 100 жилийн баяр наадмын 8 дээр гарч ирсэн байна. За энэ Дундгой аймгийн Хулц сумын үйж Баттаржи Эрдэнэ догтхын үйсэн Хулц сумын Шувуутай багийн дараа Баттаржийн Эрдэнэ хотын хурдан зэр дээр байна. Дорнод аймгийн Цагаан аваа сумын үйж Өлзий догтхын нөрчрийн унгаа адуу байх ёстой. Хурдан хуулаа гэднийхээс авчирч улсын бүсийн уралдаанд 2019 онд харагдуулж байсан. Говьшинхын ашиг их наадамд харагдуулж байсан. За тэрэндээ ч хавчиг зэрд мөрөнд гараад ирсэн байна. За Төмтөшин төвшин болтын хурдан бормор Монгол улсын Манлаа байж Навааны одын хөв Ачхөө Баярагийн Эрдэнээр салгыг харуулсан. За өнгөрсөн жилийн Дундгой аймагт болсон улсын бүсийн уралдаанд Баярагийн Эрдэнээр хурдан хуулаасараа харагдуулсан байх ёстой. За Иш Батмөнхийн хурдан хуулмөр Монгол улсын начин Шавдрын хөв Батмөнхийн хурдан хуулмөр. За Шавдар начингийн хөөгтүүд бол Баттулга, Баянбат, Даянбат, Аханбат гэдэг бүгдээрээ аймгийн золтой улсын анчинч бий, автоспортын мастерч бий. За Шавдрын Батмөнх бол Монгол улсын начин Балын Шавдрын дунд түн байх ёстой. Улсын за аймгийн начин золтой автоспортын мастер. За Баянбат нь бол аймгийн начин золтой аймгийн алдартай байж байх жишээний. За Даянбат нь мөн аймгийн алдартай байж золтой. Аханбат нь бол Монгол улсын начин золтой. За Очир бат гэж байх ёстой. Хөнгө атлетикийн спортын мастер. Том өвөө нь бол улсын начин аймгийн начин Батулга гэж хүн бий. За 6 хүн бол бүгдээрээ за өнгөн дээр Өмнөгой аймгийн Зогтгоо сумын үйж Эрхэт Монгол группийн захирал Харгуугийн Мандах хоёрын хурдан Нөм онгор гэдэг мөр гараад ирсэн. Ам хөөцөн дээр нь Монгол улсын Тодмондоо байж баяр сайхны лаг учрын хурдан мөрмөр. За цаатлаар нь Завхан аймгийн Жилүүстэй сумын үйж мөн Монгол улсын Тодмондоо байж баяр сайхны лаг учрын уяаны хонгор хаал заасар гарч ирсэн. За дөрөв дээр нь Төв аймгийн Алтан булаг сумын үйж Батмөнхийн шагдарч буй хурдан алтар мөрийг мөн Монгол улсын Тодмондоо байж баяр сайхны таг учрын уяа салгыг харуулсан байгаа.
За лагучир мандаа уяаны 5-3 дүүлэг 8 онгорын ардаараа залгачихсан байгаа. За Бачилооны төмөөлцөг гэдэг бол өнгөрсөн жилийн Өмнөг аймгийн баяр наадамд энэ хурдан хонгор мөрийг ам уузанд дурдсан. Өнөө жилийн Өмнөг аймгийнхаа баяр наадамд хурдан хар мөрөнд дөрүүлгээд за азраг зургаалаад, шүтлэн зургаалаад, дааг зургаалаад, хязаалан соёлоо хоёр хайрдуулж оттой сайхан наадсан байсан да Харуугийн мандах хоёрын хурдан хар мөрийг дөрүүлсэн байгаа. За хонгор мөр өнгөрсөн жилийн Өмнөг аймгийн баяр наадмын ам уузан урд дүүлэг Бачилооны төмөөлцөгийг өөрийг нь унгаа адуу хэвээр. За Бормор зээр талцсан мөр хоёр бол за Сартай хоймор гурвуулаа Монгол Улсын тодмонд байж баяр сайхны лагуучрын Мастерс гэдэг газрынхын төлөө байх хэвээр хурдан хөлгүүд өнөө жилийн мантлын урд уралдаанд Борморын зургаалаад Зоригт Баатарын Тэнгисийн хурдан зэр талцсан үрээ бол ам уузанд дурдсан. За Тэнгисийн хаалт зүрэ өнгөрсөн жилийн Өмнөг аймгийн баяр наадамд айргийн 4 дурдсан юм урд хөлөг байгаа. За Батмөнгийн шагдар цагаан өсөн домогтой 19-ийн домогтой алтар үрээ бол Батмөнгийн шагдар живийн за бараг алдарт хапаарийн төлөө байгаа болоо да. Хурдан хөрмөрөө улсын мөсийн уралдаанд хөдөд айрагдуулсан. За Солонгын хөрөнгө гэдэг хурдан газар бол өөрийнх нь унгаа адуух хэвээр. Хапарын төл бага дуунууд улсын мөсийн уралдаанд хөдөд айрагдуулжсэн. Өнөө жилийн ЭФСК уралдаанд хапарын төл халтар дагаа айрагдуулжсэн. За унгаа дуун бол улс улсын уралдаанд айрагд орлныг авсан юм сайн үеж үнтэй Төв аймгийн алтан булаг сумын үеж Батмөнгийн шагдар живийн алтар мөрөнд 4 гараад ирсэн байна. За өөрийнх нь унган тамхтай цагаан улсын 19 гэсэн том гуруултын гуйн дээр дараатай. За Сартай хоймор бол Монгол Улсын тодмонд байж баяр сайхны лагуучрын өөрийнх нь унгаа адуу байх хэвээр алдарт мастерсийн төл. За энд дурдж байгаа Бормор Сартай хоймор 6 дээр явж байгаа. Зээр талцсан үрээ гурвал гурвуулаа нэг хэсэгтэй юм урдаа хөлгүүд байна. За Бачилооны төмөөлцийн хурдан хонгор мөр өнгөн дээр. За Дундгуй аймгийн нутаг дэвсгэр дээр бол сонгомол дээд насны мөрдийн уралдаан бол хамгийн анх 2014 он зохион байгуулагдаж байлаа. За түүний дараа 2017 оны говийн бүс 2017 оны хулдад болсон Төмөө адууны хоёр сонгол дээд насны уралдааныг хийж Дундгуй аймгийн хулд сумын харьяа сумын алдарт Жиндэнгийн Цогт Баатарын хурдан буурлаа зэрэг төрүүлж Өмнөг аймгийн Цогтбоо сумын жаргал сайхны энх чимгийн хурдан хуур халдсан гэдэг нь азарга ам уузанд хурдалж байсан. За энэ цаг мөчөөс Дундгуй аймгийн нутаг дэвсгэр дээр 6 удаа сонгол дээд насны мөрдийн уралдааныг зохион байгуулсан. Өнөөдөр бол 7 дахь уралдаанд нэмэлж байна. За 2 хоногийн өмнө Дундгуй аймгийн Эрдэнэ суманд бүх 100 жилийнх нь ойцруулсан сонгол дээд насны мөрдийн уралдааныг зохион байгуулсан байгаа. За өнөө жилийн мантлын хорд уралдаан дээр мөн дундгуйчууд сонгол дээд насны мөрдийн уралдааныг зохион байгуулж Өвөрангай аймгийн Баян өндөр сумын хаяж Даваасрангийн Нямлагийн хурдан хээр азарган дөрүүлээд энд 6 дээр яваад зэр талцсан соёл ам уузанд хурдалсан юм байгаа. Энэ Бормор 6 гараа хурдалж байсан. За Монгол Улсын тодмонд байж Төмөр Баатарын гал бодлогын хурдан хээрмэрэнд 3 гараа хурдалж байсан. За Тондууд байж баяр сайхны хээр битүү үрээ гэсэндээ 3 руу орж ирлээ. За Чон уран өнгөндөө гараад ирлээ. Баяр сайхны лагуучрын 4 мөртөө уралдаад байгаа Нөмөн хонгор гэдэг мөр Өмнөг аймгийн Түүхт 90 жилийн баяр наадмын ам уузан урдаа үлэгт Харуугийн мандах хоёр Ихэд Монгол группийн захирал Харуугийн мандах хоёр өнөө жилийн Өмнөг аймгийн баяр наадамд их мөрний дөрөв аваад цаана дахиад 2 хайрыг авч 3 адуу 6 таггуулсан. Ийм үеч та. За 3 дээр нь Монгол Улсын тодмонд байж баяр сайхны лагуучрын Мастерсын төл Сартай хойроо гарч ирсэн байгаа. За шагдар Батмөнгийн шагдар живийн алтар мөр 4 дээрээ гарч ирсэн. За 98 номертой Сартай хоймор нь бол Монгол Улсын тодмонд байж баяр сайхны лагуучрын битүү хойроо яваад байгаа. За алдарт мастерсын төл 2022 оны билүү ЭФСК-ийн уралдаанд хээр дагуулж тэр баг мөндөө энэ 20 оны үл ЭФСК Сартай хойроо дагуулж тэр мөн байх шиг байна. За Завхан аймгийн Шилүүстэй сумын байж Инкватор гэдэг байж Монгол Улсын тодмонд байж баяр сайхны лагуучир дээр хурдан орсон мөрдийнхөө уяа солгыг тааруулж байгаа. Хонгор алзаасрын 6 дээр гараад байсан. Төв аймгийн Аргалан сумын байж Зоригт Баатарын Тэнгисийн хурдан зээр талцсан соёл нь 5 дээр явж байгаа. За сүүлийн үеэс морь руу тун эрчимтэй орж байгаа. Аймгийн болон аймгийн чанартай бүсийн уралдааны олон хайраг төрөг авсан. Өмнөг аймгийн баяр наадамд энэ зээр талцсан үрээ Газааланд анх уягдаж хайрагдаад өнөө жилийн мантлын урд уралдаанд улсын давны хурдан хөлгөөтэй оролдож ам уузанд хурдалсан байгаа. За зээр талцсан үрээг өргөжлүүлэх нэ. За бор морь нь бол өнөө жилийн хаврын мантлын урд уралдаанд мөн ингэж урдсаар бод 6 хурдалсан юм байгаа. За хойноос ер нь эхний 6 дуу ер нь нийлээ хоол зайтай салаа явчихсан байгаа да. Нөмөн хонгор ам уузан дээр Чон уран өнгөн дээр байгаа Монгол Улсын тодмонд байж баяр сайхны лагуучрын хурдан Бормор өнгөн дээр ам уузан дээр Өмнөг аймгийн Цогтбоо сумын байж Харгуугийн мандах хоёрын хурдан хонгор мөр за айргийн 3 дээр Төв аймгийн Алтан булаг сумын байж Шагдар живийн алтар мөрийг Монгол Улсын тодмонд байж баяр сайхны лагуучрын солгыг тааруулсан. За Төв аймгийн Аргалан сумын байж Зоригт Баатарын Тэнгисийн зэр талцсан соёлыг мөн Монгол Улсын тодмонд байж баяр сайхны лагуучрын солгыг тааруулсан. За Завхан аймгийн Шилүүстэй сумын байж Инкваторын хонгор алзаа зэрэг мөн тодмонд байж баяр сайхны лагуучрын солгыг тааруулсан. За Бормор чих хатгаад байна да. Ер нь тэгээд за барайных газрынхаа ер нь дунд орж иж байна. Зосын өшөөний зүүн талаар ороод одоо эндээс бол нэг 10 орчим километр уралдаад
барианд орно гэсэн үг. За Сонгол Эдас нэмэр тим ил бол одоогоороо бол нэг 44-тэй дүүрэн сайхан 44-тэй явж байгаа харагдаж байна. Нэг ч удаа хүүхэд гаргаад төлөвөө явж байгаа тиймэрхүү байдалтай явж байна. За Бормор өнгөн дээр ам үзүүн дээр нь Өмнөг аймгийн зогтоосон юм байж Эрхэт Монгол группийн захирал Хархуугийн мандах хоёрын Номин хонгор гэдэг мөр Дорнод аймгийн 3 загал сумын байж уул гарал нь бол Өмнөг аймгийн Мандлаа сумын байж Бочлооны Төмөн үлзийн унгаад байх хэвээр. За Зориг Тоотын тэнгисийн халдсан мөр Баяр сайхны лаг учрын Хордон Бормор. За Сантай хоёроо гуруула Монгол улсын тодмолдож Баяр сайхны лаг учрын унган хамгатай Мастерс гэдэг алтар азгарныхын төлөв байх хэвээр. Англи алтар азгарныхын төлөв байгаа. За ийм 6 мөр бол хол тасраа явж гисэн. За өнөө жил бол Хулт сумын 100 жилийн өмнө Дундгой аймгийн Эрдэнэ дулаан сумын түүх 100 жилийн болж Сонгол 3 насны мөртийн уралдааныг газар дээр зохион байгуулсан. Өнөөдөр Хулт сумын зүг 100 жилийн баяр наадмын Сонгомл дээд, Сонгомл дунд, Сонгол бага насны мөртийн уралдаан болон за маргааш бол Азраг соёолон шүтлэн гурийн уралдаан болох ёстой. За Бормор өнгөн дээр юм байна. Хонгор морийн нэг жаахан хөдөлгөөд за аман үзүүн дээр нь Төв аймгийн Алтан булаг сумын байж Батмөнгийн шагдарч бие хордон халтар үрээ гарч ирсэн байгаа. Скватер аймгийн Асгал сумын байж Чангарын цэнгийн унган Хордон өрмөрөө 2013 оны одоогоос яг 10 жилийн өмнө Төв аймгийн түүхт 90 жилийн өмнө баяр наадмын Хязаал насны мөрдийн уралдаанд айрагдуулж байсан. За дараа нь бол 2017 оны говийн бүсд айрагдуулж байсан. 2019 оны говийн бүсийн даншиг наадамд айрагдуулж байсан. Батмөнгийн шагдарч бие хордон өрн гэж цуутай хордон өрмөр байсан да. Өнгөрсөн жилийн өмнө Төв аймгийн баяр наадмын за Монгол морийг сонгуул дээдэд аваач тавиад айрагдж байсан. Шагдарч бие хордон өрмөр. За энэ шагдарч бие хордон халтар 3 дээр гараад ирсэн. Өмнөг аймгийн Цогтоо сумын байж Хархуугийн мандах хоёрын Номин хонгормор аман үзүүн дээр за хонгормор холмоогоо зүтгээд байгаа. Бормор бол чих хатгаад байгаа шүү өнөөдрийн уралдаанд Монгол улсын тодмонлоо байж за энэ цаг үеийн Монгол улсын хамгийн залуу тодмонлоо байж Баяр сайхны лаг учрын Бормор хажин сайхан үе ятаач юм байна да. Чих хатгаад байгаа. За одоо ингээд 2-3 өксүр гараад тэгээд сүүлийн тэгшин давлан дээр гарч ирээд үзүүрээ хэдмэрийг бас хөдлөх байлгүй да. Монгол улсын тодмонлоо байж Баяр сайхны лаг учрын Хулт сумынхаа түүх 100 жилийн өмнө баяр наадамдас Сонгол дээд насны мөрдийн уралдаанд 5 мөр мордуулсан. За Номин хонгортой нэлээд зургуулаа салаа явчихсан байна. За нэг жоохон сууж үлдгүү. За арын мордоос хэтэрхий яваа салаа явчихсан байна. За ер нь энэдийг дагаж яваад орсон зөв юм шиг байна. За Монгол улсын тодмондож Баяр сайхны лаг учрын Чон уур гэдэг мөр чигатгасан хэвээр. За 6 дээр нь Завхан аймгийн Шилүүстэй сумын гээ Жинкбаатарын хонгорол цацрагыг Монгол улсын тодмондож Баяр сайхны лаг учрын ясалгыг харуулж байгаа. За энэ жилээс ирнэ Баяр сайхны лаг учрын мандаа дээр мордоо оюулж байгаа. Ийм залуу яж байгаа. За хээрмэр Монгол улсын тодмонлоо байж Баяр сайхны лаг учрыг өөрийнх нь унган хордон үлэг байна. За ордолт Монгол улсын тодмонлоо байж Баяр сайхны лаг учрын уяаны Төв аймгийн Аргалан сумын байж Зориг Тоотын тэнгисийн зэр талцсан соёолон за Өмнөг аймгийн Цогтоо сумын байж Хархуугийн мандах хоёрын Номин хонгор Төв аймгийн Алтан булаг сумын байж Батмөнгийн шагдарч бие халтар үрээ за Монгол улсын уяачийн цолон дүрхэл тун ойрхон байгаа уяач та Батмөнгийн шагдарч гэдэг уяач за Монгол улсын тодмонлоо байж Баяр сайхны лаг учрын өөрийнх нь алдарт Мастерсын дэд Чон уур гэдэг мөр өнгөн дээрээ жиг хатгаад байгаа. 2013 оны Хулт сумын түүхт 90 жилийн өмнө баяр наадмын шүтлэн насны мөрдийн уралдаанд алдарт дайчаа алдсан мөрөө шүтлэн наснд нь айрагдуулж байсан да. Тэр жилийн улсын баяр наадамд улсынхаа наадмын анхны айргийг буюу улс айр гэдэг шүтлэн хоёрыг аман үзүүнд хурдлуулад за сумынхаа даван дээр ирж сүүлийн өдөр нэрж наадаад дайчаа хонгор алд зүрийг 3 хурдлуулж сумынхаа айрг төрөө авч байсан. За 2003 оны Хулт сумын түүхт 80 жилийн өмнө баяр наадамд Монгол улсын манлаа уяач Бандагийн Баяр сайхан буюу лаг учрын тодмонлоо аав нь Хязаалан хүрүүрээ дөрүүлж шүтлэн борхалцсан үрийг дөрүүлж байсан. За энэ хоёр урдаа үлэг бол хоёулаа одоо говь зүгийн цуутай ордон түмнэх болж Монгол даяар шагшигдсан да. Алтан газар хүрэн газар бор халдсан газар нь бол олон төлөнд хайр төрүүлсэн алдартай үлгүүд болсон. За энэ хүрэн газар бор халдсан газар хоёрынхаа төлөвүүдийг Мастерс тавьж одоо энэ сайхан урдаа үлгүүд л гарч байгаа да. Монгол улсын алдар цуутай алтан газар Бандагийн Баяр сайхны хүрэн газар гэж 2003 оны говь шинхэн даншиг наадам төрүүлэхдээ Хулт сумынхаа түүхт 80 жилийн өмнө баяр наадам Хязаалан дөрүүлчгээд урагшаа төрүүлж байсан. За 2007 оны говь шинхэн даншиг наадамд Азар улс дахин дөрүүлж байсан юм урдаа үлэг байсан. За лаг учрын мандаж өнөөдрийн уралдаанд бас лавхан сайхан эрэг төр авах нь бол тодорхой болж байгаа шиг байна. За одоо нэг 5 км яваад Хулт сумын бариа руу орно. За 2003 оны Хулт сумын түүхтэд бол 2 төр авч байсан. 2013 оны Хулт сумын түүхтэд бол шүтлэн 3 такуулаад Хязаалан аман үзүүнд урдулж байсан. Жаргал сайхны Эрдэнэ төгсийн загал гэдэг урд мөрийг бол Хязаалан үрээ аман үзүүнд урдулж байсан. Алдар цууд дайчаа алдсан мөрөө шүтлэн үрээ 3 урдулж байсан. За дайчаа алдсан бол тэр цагаас хойш ирнэ Ар Монголд хоёр босоо ордолсон да. 2019 оны говийн бүсийн даншиг төрүүлсэн. 2018 оны говийн бүсийн даншиг төрүүлсэн. 2022 оны говийн бүсийн даншиг төрүүлсэн. 2016 оны Өмнөг аймгийн Цогццын суманд болсон говийн бүсийн даншиг наадам төрүүлсэн гээд говийн бүсийн 4 их том даншиг наадам төрүүлээд
2018 2015 оны улсын баяр наадамд айрагдсан. За говь зүгийн бол энэ цаг үеийн дархалсан түмэн нөхөө болгаа. За улсын бүсийн уралдаанд дөрөв дөрүүлсэн ихмэр бол бараг л байхгүй да. Монгол улсын татманд байж баяр сайхны лагуучрын хонгоралцсан гэдэг мөр бол дөрөв дөрүүлчгээд байгаа. За 3-4 авсан ихмэр бол Нэмэн Баттмарын хармар 3-4 авчихад байгаа. За мөн түн дээр нэмэгдээд Дундгой аймгийн Эрдэнэт сумын Самбугийн гомбочрын урдан саарлмар улсын бүсийн уралдааны 3-4 авсан байгаа. За ер нь 3-4-тэй мөрдөс нэлээд олон бий баха. За Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын одоо өөрийнх нь бий болгосон хурдан хуурц мордын дээж болсон Чонор гэдэг урдан хөлөг нь өнгөн дээр байгаа. За баяр сайхны лагуучрын 3 мөрөн өнгөлөөд ирсэн. Зориг театрын дэнгисийн зэр тал зүүрээ аман үзүүн дээр Батмөнгийн шагдар живийн алтар өрөө 3 дээр. За номын хонгорчин жаахан үлдэн маягтай болж байгаа юм уу да. 4 рүү орж ирж байна. Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын хурдан хээрүүрээ 5 дээр. Завхан аймгийн шилүүстэй сумын байж Инкваторын хонгорол заазрах 6 дээр болсон. За бор морич өнөөдрийн уралдаан дээр ер нь баг барихгүй юм байгаа үстэй шиг хатгаад байгаа. Ер нь байраага аль рууны олоо харчих шиг харагдсан. За хавар өвлийн ажлуудыг бол яг энэ даван дээр хийж байгаа л да. Дундгой аймгийн Хулд сумын Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын хурдан бормор. За огт хүүхэд гар хөдөлгөөгөө явж байхад нэг дүүрэн 45 тайл яваад байгаа да. Ам үзүүн дээр нь Дундгой аймгийн Хулд сумын Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын хийсэн. Төв аймгийн Аргалан сумын Зориг театрын дэнгисийн ордон зэр талцсан соёлын. За тэнгис бол Монгол улсын алдартай Сосрын мөнгөтийн одоо хүргэн уяаж байгаа. Хулд нутгийн хүргэн. За өнөө жилийн Хулд сумын дүүх 100 жилийн баяр наадмын сонгуул насны байг дааж байгаа одоо 2 уяачийн 2 морин гараад ирсэн байна да. Сонгуул дунд болон сонгуул бага насны мөрдийн уралдааныг дааж байгаа 2 уяачийн сонгуул дээд насны 2 морин гараад ирсэн түрүү ам үзүүнээр хурдж байгаа. Нэг эцэгтэй 2 урд хөлөг байгаа. Монгол улсын татманлаа баяр сайхны лагуучрын Чонор гэдэг мөрөн өнгөн дээрээ Төв аймгийн Аргалан сумын ирээд аймгийн алдартай Зориг театрын дэнгисийн урдан зэр талцсан мөр амаа үзэн дээр урдж байгаа. За жаахан суух уу арын эдэн мөрийг харуулаад за одоо алтарлагнууд руу өгсөж байгаа. Сүүлийн тавилан дээр гараад 2 мөртөө суг өдлөе. За 3 дээр Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын хэрүүрээ Төв аймгийн Алтан булаг сумын байж Батмөнгийн шагдар живийн алтар өрөө. За Өмнөг аймгийн Цогтгоо сумын байж Харгуугийн мандах хоёрын намын Өмнөг аймгийн Мантлава сумын байж Багшлууны Төмөн үлцэн байсалгыг тааруулж байгаа 5 дээр гараад ирсэн. За Завхан аймгийн Шилүүстэй сумын байж Инкваторын хонгорол зазрагын Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучр байсалгыг тааруулсан 6 дээр яваад байгаа. За ингээд эхний 2 мөр бол жаахан салаа явчихсан да. Одоо нэг өгсөө тэг авруудаад орно гэсэн үг. За энэ хэдэн хугацаанд нухчаан дээр бол бас мордын байрыг айхтар солих юм шүү дээ. Дундгой аймгийн Хулд сумын уралдааны зам бол за хонгорол зазрагын 6 дээр, номын хонгор 5 дээр, Батмөнгийн шагдар живийн хээр алтар өрөө 3 дээр. За 4 дээр нь Монгол улсын татманлаа баяр сайхны лагуучрын өөрийнх нь хэрүүрээ яваад байгаа. За өнгөний 2 дээр нэг очие да. За хүүгүүд бол огт гараа хөдөлгөөгөө нэг 50 орчим метрийн зайтай салаа явчихсан байна. Борморын өнгөн дээр ам үзүүн дээр нь зэр талцсан соёл нь яваад байгаа. За Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын төрөө авах уу? Төв аймгийн Аргалан сумын Зориг театрын дэнгис төрөө авах уу гэдгийг одоо нэг эцэгтэй 2 төмөн их гараад ирсэн. За бормор ер нь гарсан цагаас чиг хатгаад байгаа даа. Тэгээд үзүүр дээр бараг л дийлдэхгүй байгаа гэдэг үү. Монгол улсын татманлаа баяр сайхны лагуучрын хурдан бормор. За цааталтан Төв аймгийн Аргалан сумын Зориг театрын дэнгисийн зэр талцсан соёлон байгаа. За энэ даван дээр бол аав нь бол 2003 оны Хулд сумын түүхт 80 жилийн ойн таньшиг баяр наадамд 80 жилийн ойн баяр наадамд бол хязгаарлан шүтлөө 2 төрүүлгэж байсан. За холбоод авсан да Монгол улсын татманлаа баяр сайхны лагуучрын Унгоо хоёруулгын холбоод авсан нэг эцэгтэй 2 төмөнөх байгаа. Өнөө жилийн мандлын хурд уралдаанд бол зэр талцсан өрөө ам үзүүдэд борморын 6 дурдсан байх ёстой. За бормор барайгаа олоо харчихлаа да хөтлөгсөн зэр талцсан соёл ам үзүүн дээр Дундгой аймгийн Хулд сумын Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын хурдан бормор өнгөн дээр Төв аймгийн Аргалан сумын байж Зориг театрын дэнгисийн зэр талцсан соёл ам үзүүн дээр байгаа. За хоёулангийн Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучр Өөс алгыг тааруулж байгаа. За нэг 45 тайл явж байна да. Сонгуулийн насны үзүүрийн 2 урд хөлөг. За одоо ер нь уруудаа шууд орондоо. За зэр талцсан өрөөг наагур нь хөдлөгсөн. Буруу талаар нь хөдлөгөөд за ер нь дийлэн маягтай болоо явжлаа шүү. Төв аймгийн Аргалан сумын Зориг театрын дэнгисийн урд хаалцсан соёлон өнгөн дээрээ бүтэн баяраа гараа дэрсэн. За цаатлаар нь Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын хурдан бормор. За мантлын хурд урлаанд үзүүр дээр яг ийм урлаан болоо зэр талцсан өрөө нам үзлээд борморын 6 ачиж байсан да. За ингээ үзүүр дээр Төв аймгийн Аргалан сумын Зориг театрын дэнгисийн хурдан халдсан соёлон Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучр байсалгыг тааруулж Хулд сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын сонгуул дээд насны мөрдийн уралдаанд төрүүлж байна. За ам үзүү Монгол улсын татманлаа байж баяр сайхны лагуучрын өөрийнх нь Чонор гэдэг урдан гүлэг нь хурдж байна. За лагуучр мандаа 2 мөрөн ингээ дараагаараа орж байна. За айргийн 3-ыг харцгаая.
За Лагучир Манлай уяаны 2 үлэг арднаас явж байгаа да. За Батбанкын Шагдар живийн урдаа алтар өрөө. За Номын хонгор 3 тоочлоо Харгуугийн Мандах 2 Номын хонгор 3-уулаад Монгол Улсын тод мандаж баяр сайхны Лагучрын хээр өрөөнд 4 турдалж байна. За Айргийн 5 Төвөмгийн Алтан булгасан юм байж Батбанкын Шагдар живийн урдаа алтар мөрийг Монгол Улсын тод мандаж баяр сайхны Лагучрын салгийн тааруулж урдалж байна. За 6 Завхай аймгийн Шилүүстэй сүмийн байж Инкваторын хонгорол заазрыг мөн Монгол Улсын тод мандаж баяр сайхны Лагучрын салгийн тааруулж 6 турдаллаа. За хонгор мөр яраа өгч тийм ээ. Харуугийн Мандах 2 хонгор мөр болцсон мэд 100 жилийн өмнө надад сайхан оролдож харагдлаа тийм ээ. Тэглээ. За одоо мөгшил төм үлзээ. Тий, энэ Дорн аймгийн Ташилбар сум яриад аймгийн алдартай байж очлооны төм үлзээгээд ахын унгаад байгаа. Мандах 2. За нотлонгийн өмнө гонг байрнаад тийм ээ. Ам үзүү. Энэ жил анхных нь урал да. За ер нь багнасандаа яд уралж байсан мөр вэ? Нодлон лаг уралж эхэлсэн дээ. Тий. За За. За баярлалаа. Бармар амаа үзүүнд уралдах шиг боллоо тийм ээ. Бармарны удам мөгшлийг. За баярлалаа. Бармар Монгол Улсын Манлай байж Бандагийн баяр сайхан гоо. Мастер дуудалтай азарны төлөө. Энэ жилийн Мандлын урд урлаа 6 болчлоо. Тий, Манлын урд аймгийн уралдаа 6-лаад. За зэр талцсан соёлынгийн тухай. Зэр талцсан соёлын бас мастер энэ төл. Их нь юу вэ зэр талцсан үрээнэ? Энэ зэр талцсан үрээний их нь боргууд энэ Монгол Улсын Манлай байж баяр сайхны үнэн гоо. Тэр хээр сартай хээр нь бас мастерын төл. Хээр өрөөнийх нь хэд би сайн мэдэхгүй байна. Энэ алтар үрээ нь болохоор Батбанкын Шагдарч бай. Батбанкын Шагдарч байх юм. Хабаар дуулахаар зарна. Унгаад байх юм тийм ээ. Тэ өөрх нь унгаад. За баярлалаа. За хулцмын төвхт 100 жилийн өмнө надад сонгуулийн дэс нэмэртэй оролдоонд Монгол Улсын тод мандаж баяр сайхны Лагучрын байсан. Төвөмгийн Аргалан зүүн үе Зориг Баатрын тэнгисийн уралдаан соёлын хаалт зүрэ төрүүллээ. За Монгол Улсын тод мандаж баяр сайхны Лагучрын хурдан бурмөр намын үзүүнд уралдсан. За Өмнө аймгийн Цогтоо сумын гэж Харгуугийн Мандах 2 Номын хонгорыг Бачлооны төмөн үлцээ гэж Айргийн 3 турдалуулсан. За дөрөвт бол Монгол Улсын тод мандаж баяр сайхны Лагучрын өөрийнх нь сартай өрөө ордлоо. За Айргийн 5-т Төвөмгийн Алтан булгасан сумын гэж Батбанкын Шагдарч бай алтар өрөөг мөн Монгол Улсын тод мандаж баяр сайхны Лагучрын салгад харуулж ордлуулсан. За тод мандаж байж Монголын хамгийн залуу тод мандаж баяр сайхны Лагучрын Унаа нутгийн даван дээр 1-3 айраг авлаа анхны оролдоонд. За тун удахгүй сонгуул дундас нэмэртэй оролдооноор уулзъя.